За сайн байцгаана уу, намайг Амгаланбаатарын Ануужин гэдэг. Тэгээ өөртөө урлагт гарах нэрийн Ануурт гэх нэрлсэн байгаа шүү. Тэгээ би болохоор одоо 18 настай. Тэгээ Синарт продакшны үндсэн жүжигчин. Тэгээ би яг өөрийнхөө чаддаг зүйлээрээ тий авьяасаа хөгжүүлээд явъя гэж бодоод тэгээ угаасаа бага ангиасаа дундаа хүртлээч угаасаа айгуу тийм урлаг спортны сонирхолтой сургуулийн уралдаан тэмцээнд дандаа ордог орсон зүйлсийг дандаа ямарваа нэгэн зүйлийг атгаад гараад ирдэг гэсэн юм. Жүжигчин болно доо гэж бодсон доо. Тэгдээд би өөрөө сайн хичээж чадах юм бол жүжигчин болох нь байна гэдэг. Одоо тэгээд урлагт ерөөдөө бол жүжигчин болно гэдэг одоо хүслээрээ урлагт ороод бүр дахиж хизээж гарахгүй гэж одоо бат тэгээ бодсон байгаа. Би сургуулийн сүнс киноныхаа саналыг болохоор анх хүлээж авахдаа бас мэдээж амар айжсэн. Гэтэ бүр амар баярлж байсан. Бас өөрөө давхар арай альбомд нь яваа дүр төрнө гэдэг чинь миний хувьд бол бүр асар их туршлага одоо хоримтлуулах завшаан бохгүй тэгээд амар баярлсан л та. Тэг миний дүрийн хувьд гэх юм бол ер нь бол мэдгүй надад бол хамгийн хэцүү дүр юм шиг санагдаад байсан ш. Яагаад гэвэл өөрөө сүнс гэдэг юм гэдэг чинь киногоо үзэл тэгэл би өөрөө ямар зөвөн хүн бэ гэдгийг ойлгосон. Гэтэ бүх юмдаа өрөвдөлтэй бас тэгэхээр бас киногоо үзээд мэдэрээ гэж хүсэж байна. За би кинонд болохоор давхар жүжигчнээс гадна мейкапаар явсан. Тэгээд яг надад нэг хүн хэлжсэн байхгүй ингээ Холливуудад барыг чамшиж жүжигчин байхгүй юм шүү. Би анх тэр үгийг сонсоод ингэдэг амар урам зориг авч ирсэн. Яг ингээ бодоод үзсэн чинь би яг өөрийнхөө хувцсыг өөрөө янзлаа. Тэгээд өөрийнхөө мейкапыг өөрөө хийгээд тэгэл өөрөө жүжиглээ. Яг л өөрийгөө хариуцаал хийжсэн. Тэгээд хэцүү зүйл гэх юм бол киноны явцад ер нь л амар хэцүү байсан л да. Би ингээд нэг удаа ингээд нойлохгүй явж байхгүй юу. Тэгээд гэсэн манай нөгөө сургууль ингээд дотроо ингээд хоёр талтай нойлтой. Тэгэл нөгөө гэрлээ унтраацсан. Тэгэл гэрлээ асгаал эргээд харсан чи толинд өөрийнхөө тусгалаас айгаад тэрнээс хойшоо бараг сүнс зэлц. Тэгэл кино дуусна тусдал сүнсгүй би явж исэн шүү дээ. Тэгэл хинээс хаан дээр зашлаа гэж байна. Йоо. Тэгээд ер нь бол ингээд нойр хувиргалтайгаа өдөржингөө явна тийм хувцастай тэгэл ингээд цус мустай ингээд байна гэхээр бас аюу төвчээр шаардчихсан. Тэгээд ингээд хиймэл өсмөс залгацсан. Тэгэл ингээд яг тэрнээс хойш өсмөс тугаар авнаа линз зүгэл нүд өвдөлээ бурхан минь. Тэгээд ямар ч нэг хэсэг нүд амар өвдсөн шүү. Гэтэл одоо ингээд мэлт гэж бодохоор тэр бүх зүйл мартагдж байгаа юм чинь. Өөр хэцүү байсан зүйл гэх юм бол нэг хөл эцэг яваад байсан юм ба. Тэгээд найраатай загнуулахад хэцүү байсан л та. Би ер нь тэгээд нэг юм загнуулахгүй хөрхийн амтаа киноны ажилтай хаа давхар ингээд стресстүүлээд яах вэ гэж та. Гэтэ бас надад санаа зовж байгаа шүү дээ тэр чин ганцаараа байгаа гэдэг л намайг амар зих загнадаг. Чи ингээд гутлаа өмсөөжтэй тэгээжтэй ингээд тэгээ би бол дөрдөө орч левел яасан ч яад ингээд хөл эцэг яваал гэдэг гэсэн. За энэ үед болохоор ингэсэн юм аа. Яах вэ? Кино группийг хөгжөөхгүй л тэгээ угаасаа ингээд яг над дээр ирэхээр л ингээд чи өөрөөсөө ядардаггүй хүн юм аа гэж хэлдэг ус байхгүй. Тэгэл айл болох чадхаараа ингээд кино группийг хөгжөөе те. Нойр нурсан хүмүүсийн нойрын сэргээ гэлээл тэр үедээ жоохон ухааны байдал гаргаалт гэсэн. Тэгээд зүгээр л угаасаа хотлоо. Юу гэж кинон дээр тэгээс хүнс нь ингээд явж явах үү гэж бодоол. За хөрхийн амттыг сэргээ да гэж тол тэгээ явсан. Тэгж л явсан шүү дээ. Сургуулийн сүнс аимшигын өрн сайхан кино. За сургуулийн сүнс киног үзэх шалтгаан гэх юм бол ерөөдөө бол зориултад бүлэг маань болохоор одоо оюутан залуус зориулсан. Тэгээд одоо алга ангийн сурагчтай гэх юм уу. Тэгээд яг Монголд яг иймэрхүү аимшиг кино бэдгүй юм билий. Тийм учраас та нар үзээд мэдгүй ягаад ч юм тийм нэг одоо аимшиг киноны судалгаа хийдэг ч юм уу. Тиймэрхүү кино дуртай хүмүүс л заавал үзэх ёстой киноны нэг болж байгаа гэж найдаж байна. Тэгээд бас амар тийм үнэхээр ойлгож ухаж үзэх юм бол одоо тийм ухааруулах тийм даалт утгаар мессеж хүргэх зүйл амар ихтэй учраас заавал энэ киног үзээд ойлгоод тэгээ манай киноны хамгийн би чинь бас амар өөрөө тэнэг штэ. Яг зохиол уншаад ойлгоогүй зүйлийг киногоо үзээд ойлгосон штэ. Тэгээ бүр ингээд баг миний сэтгэл зүйд ингээд баг хитнүүлсэн гэхгүй юу. Ингээд юм гэдэг чинь ийм байт юм биш үү? Нэрээ ямар кино хийсэн бэ гэж дараа нь ойлгоод гэсэн. За анхны үзлээ дээр би одоо киногоо баг 2-3 удаа үзсэн. Тэгээ би яг өндөө бол анх удаа үзэж байгаа хүн шиг өөрөөсөө дандаа айсан. Тэгээд яг л ингээд анх үзчихсэн мэдрэмж хэвээрээ өөрөө зураг авалтын ард байсан, өөрөө тоглосон хэрнээ
Яг ингээ кино эхлэх тэнгууд миний хараас юу болдог вүлээ. Одоо хаанаас нь сүнс гарч ирдэг вүлээ гэд тэрийг ингээ матцсан. Ингээл айгаал би одоо тэгж яаж яхав тэгээ гадны хүн үзэл айхалах гэж боддог ш. Бүү ямар ч дэмцэн хүмүүстээ баярлаа. Тэгээд манай кино бол маш олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн шүү. Тийм учраас та нар маань тэгээ хүний төр сэтгэлийг өнөртөд киног үзээрэй. Айнга сэтгэл өнөртөд киног үзээрэй гэх юм уу да. Тэгээд баярлалаа л гэж хэлье да. Ямар ч байсан манай сургууль дээр нэг амиа орсон охины цогцолдож ирсэн гэсэн. Тэгвэл чи надад авчаарай. Чи юугаа буцаад байгаа бэ? Сүнсийг чөлөөлчих. Ээжтэй хүрээ дээр. Сургуулийн сүнс. Аимшигын уран сайхан кино. Бүх кино театрын дэлгэцнэ.